Тий, энэ саяас нэг яамны нэрийн манай яамны нэрийн асуудал гарч ирлээ. Нэрэн дээр бол тийг эмзэглээд байх шаардлага бол одоохондоо бид нарт бол алга байна. Хамгийн гол нь манай яам хэрэгжүүлэгч агентлаг өшөө тэр үндэсний геологийн алба бүтэц зохион байгуулалтын хувьд ерөнхийдөө алдчихад. Жишээ нь нөөцийн тухайн талбай дээр байгаа нөөцийн мэдээллийг авахын тулд тухайн хөрөнгө оруулагчдод тайлагнагч бий хоёр нийлж аваад үндэсний геологийн албар уу юу гэнэ ялангуйч гүн тодорхойлт авна. Тодорхойлт аваад эрс үлгийн мэргэжлийн зөвлөлт өгч. Энэ төрийн байгууллага хоорондын ажлыг аж ахуйн гэж бас хийгээд ингэ яваад байдаг. Уламд ордлоо гэдэг. Яагаад гэвэл энэ хоёр байгууллага хэрэг эрхлэгч тэр үндэсний геологийн албанч тэр чиг үүргийн давхцлан ч юм уу эсвэл тэр яг үндсэн бодиттой чиг үүргийн ажлыг хийдэг юм уу? Яагаад гэвэл учраа болох. Нэг засгийн газрын хоёр яам хоорондоо хамтарч ажиллагаа самжиж байгуулж шүү дээ. Энэ тохиолдолд бид нар яаж байх ёстой юм? Энийг бас нэлээд сайн бодож үзмээр юм байна. Үндэсний геологийн алба ерөнхийдөө нэгэнт байгуулагдсан бол татан бөөгцөнд хэрэг байхгүй гэсэн байр суурьтай л. Энийг улам сайн хөгжүүлээд явна. Хоёрдугаарт энэ хайгуулчдын асуудал байгаа. Бид нар өнөөдөр бол хамгийн сайн тогтц бүтц дээр байж байна. Мэргэсний асуудал. Дэлхийн нийтлэл одоо түгээмэл ашиглаж байгаа хамгийн том дэвшилт. Хяналтын систем гэсэн. Үүний ард бид нар хурц чадвар гэж гол нь ярихаас илүү. Ёс зүйн асуудал нэлээд ярмаар байна. Тухайн хувийн геологч бүр тэр. Энийг бас сайжруулах хэрэгтэй. Бид нар өөрсдөө энэ гэхлээр тэр хоорондоо ярьж нэлээд сайн уучраа болж байж. Ёс зүйн асуудлыг цэгцлэх, мэргэсний асуудлыг цэгцлэх. Энэ асуудал дээр бас их ажил зөндөө байна. Ийм саналтай байна да.